ухаалаг хөдөө аж ахуй. Манай улсын төр засгийн үйлчилгээний түүхэнд анх удаа 2024 оноос эхлэн салбар хариуцсан яам орон нутагт шилжин сууршиж үйл ажиллагаагаа эрхлэх болов. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн салбарын бүхий л байгууллагууд нэгэн дээвэр дор нэгдэж газар тариалан эрчимжсэн мал аж ахуйн бүсд ажиллаж эхэлсэн нь шинэ сорилт, шинэ боломжийг нээж байна. Хөдөө аж ахуйн бүтээмжээр тэргүүлэгч улс орнууд биржийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж цаг ямагт суурь эдийн засгаан тэлсээр байгаа юм. Энэхүү нэвтрүүлэгтээ бид ургац хураалтын цаг үетэй уялдуулан Монголын хөдөө аж ахуйн бирж үр тарианы түүхийн эдийг хэрхэн зах зээлийн арилжаанд оролцуулж байгаа талаар түлхүү үзүүлэхийг зорилоо. Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз энэ нэвтрүүлгийн Дархан хот дахь хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны гаднаас эхлүүлж байна. За хөдөө аж ахуйн салбар энэ онд одоо 50 гаруй мянган ажлын байрыг шинээр бий болгосон. За эдийн засгийн нийт 5.7% өсөлтийн одоо 3.6% бүрдүүлж ингэж ажилласан байна. За Монгол улстай уул уурхайн дараа орох томоохон эдийн засаг бүхий хөдөө аж ахуйн салбарт хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа одоо эрчимжиж эхэлсэн. 2011 онд анхны хууль нь батлагдсанаас хойш албан ёсоор ажил хэрэг болж биржийн одоо тогтмол арилжаа үйл ажиллагаа хэрэгж эхэлсэн байгаамаа. Ингээд бид энэ нэвтрүүлэгтээ биржийг онцолж байна. Яг л сэргээгдэх эрчим хүчтэй зүүрлэж болох үз шавхагдшгүй нөөц бүхий энэ зах зээлийг 100 гаруй жилийн өмнөөс биржээр зохицуулж ирсэн улс орнууд эдүүгээ дэлхийн бар болтлоо үсрэнгүй хөгжижээ. Тэгвэл манай улс 2011 онд анх удаа хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийн эдийн биржийн тухай хуультай болж 2013 онд хөдөө аж ахуйн биржтэй болсон байна. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн бирж нь түүхийн эдийн зах зээлийг хайрцаглаж, дамлан шагналсан, далд эдийн засгийг цэцэглүүлсэн тогтолцоог сөрж ажилласаар ирсэн байна. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн анх удаагаа уулзсан байна. За бидэнд бас энэ мэргэжлийн үг хэллэг салбарын одоо бас үзэгчид, хэрэглэгч, харилцагчид төдийлөн ойлгохгүй байгаа зарим зүйлсийг бас энгийн үг хэллэгээр тайлбарлаж өгөх бах тийм ээ. За юуны өмнө яг арилжаа хийж яг ямар үйл явцыг хэлээд байна? Дуудлага худалдаа гэж ямар үйл явцыг хэлээд байна? Энэ дээр худалдаа авах ажиллагаа буюу бид нар мөнгөө төлөө талхаа худалдаж авдаг тийм ээ. За яг энтэй адилхан бид нар худалдаж авах талаас мөнгийг хөдөө аж ахуйн биржийн дэнчинг болгож байршуулад арилжааг зохион байгуулад нөгөө талаас нь худалдаж борлуулах түүхийн эдийн чанар стандартын шаардлага хангасан түүхийн эдийг экспортод гаргах ажиллагааг л ерөнхийдөө арилжаа гэж хэлж байгаа. За 8 төрлийн түүхийн эд маань экспортод гарахдаа стратегийн хүнс буюу хүнсний улаан буудааны экспортод гардаг дотоодын арилжааг ерөнхийдөө биржийн зохион байгуулдаг байгаа. Гурилын үйлдвэрт будаа хэрэгтэй. Тариаланч гурилын үйлдвэрлэлээ будаагаа борлуулах шаардлагатай. За энэ хоорондын уялдаа холбоог хангаж өгч байгаа гэсэн үг. Үн болон чанар стандартын шаардлагыг хангуулж биржээр арилжааг зохион байгуулж авах тал болон зарах талыг дуулцуулах үйл ажиллагаа хийж байгаа гэсэн үг. Одоо дуудлага худалдаагаар орж одоо үрийн будаа авлаач гэдэг юм уу ийм яриануд байж идэг тийм. Тэгэхээр дуудлага худалдаа гэхээр бас ямар үйл явцыг хэлж байна? За дуудлага худалдаа гэхээр тухайн зарагдаж байгаа нэг түүхийн дээр олон худалдаа авагч оролцож мэдээж одоо тэр худалдаа авах гэж байгаа хүнд энэ стандартын шаардлагыг хангасан түүхийд хэрэгтэй байгаад байдаг. Тэр зарж байгаа тал нэг байдаг. Худалдаж авах тал нь 3 хүн байгаад байдаг. За энэд 5 минутын хугацаатай дуудлага худалдаанд оролцож хамгийн өндөр үнийн санал хэлгээсэн иргэн аж ахуйн нэгжин ялагчулж одоо тухайн үр сортыг ч юм худалдаа авах ажиллагааг хэлж байгаа юм. За манай анх удаа мэргэжилтэн бол бас нэлээд сайхан ойлгомжтой тайлбарладаг. Яг одоо салбарын асуудлаар мэддэг ийм залуу байна. Бас баярлалаа. Үндэсний малчид тариаламжтын гар сэтгэлээс ургаж төлжсөн ширхэг үр тариа заримдаа хогийн цэгт хаягддаг байсан арьс ширний үндсэнийг нэмэгдүүлэхийн төлөө биржийн залуус ажиллаж байна. Эдүүгээ биржээр дараах 8 төрлийн түүхийн эд буюу ноолуур, ноос, амьд мал болон мах, арьс шир, улаан буудай, тосны ургамал, малын тижэл,
Үрийн буудай зэрэг арилжаалагдах болсон нь зах зээлийн чөлөөт үн бий болж хөдөө аж ахуйн түүхийн эдийн эрэлт нэмэгджээ. Түүхийн эдийн салбар бол улирлын чанартай идэвхждэг онцлог салбар юм. Одоо яг ажиллаж байгаа хөдөө аж ахуйн биржийн маань яг түүхэн үндэс одоогийн үйл ажиллагааны гол чиглэл болоод үүрэг юм да. Хөдөө аж ахуйн бирж бол энэ Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний зохицуулалтгүй явж байгаа энэ хэлбэрийг зохицуулалттай болгох төрийн болон холбогдох байгууллагуудын шийдвэрийн хүрээнд тодорхойлж арилжаанд оруулах тоо мэдээллийг нэгтгэх энэ үндсэн үүргийн хүрээнд гэж байгуулагдсан. За тэгэхээр энэ бол хөдөө аж ахуйн салбарт хоршоологчдын энэ хөдөө аж ахуйн салбарын оролцогчдын хамтын ажиллагааны үр дүн дээшлүүлэх юм үндсэн зорилготой. За энэ үр дүн нь юугаар хэмжигдэх юм бэ гэх юм бол хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын орлогын хэмжээ. За дээрэс нь хөдөө аж ахуйн салбарын Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлж байгаа хувь нэмрийн үзүүлэлтүүдээр тодорхойлогддог ийм үзүүлэлт байгаа юм. Байнгын үйл ажиллагаа санхүү тал руугаа чиглэж явж гэнэ үү, аж ахуйн тал руугаа чиглэж явж гэнэ. За тэгэхээр хөдөө аж ахуйн бирж бол нэгдүгээр санхүүгийн байгууллага юм. Бид нар бол худалдагч худалдаа авагч талуудын гэрээний харилцааг зохицуулж өгдөг. Энэ гэрээний харилцаан дээр үүссэн асуудлыг нь санхүүгийн хэлбэрээр шийдэж байгаа ийм санхүүгийн байгууллага юм. Гэхдээ бид нар бол бас хөдөө аж ахуйн салбарын бирж гэдэг бол энэ хөрөнгийн биржээс арай онцлогтой байгууллага юм. Тэгэхээр бид нар бол аж ахуйн бас үйл ажиллагаанд орох зүйл бол зайлшгүй бас тулгараад байна. За тухайлбал бид нар жишээ нь малын гаралтай бүтээгдэхүүний гарцын хэмжээг тодорхойлох, энэ сүргийн бүтцийг зөв болгох, ашиг шигмийг нэмэгдүүлэх гэдэг энэ бол зүйлийн гадуур бас яваад байж болохгүй юм байна гэдэг ийм шийдэлт хүрээд байгаа. Тэгэхээр бид нар бол цаашдаа бодлогын бичиг баримтуудыг боловсруулахаар ингээд бас судалгааны ажлууд хийгдээ явж байгаа. Тэгэхээр та бол маш бас ингээд их гэрха хараад ингээд энэ зүйлүүдийг асууад байгаа. Энийг бол манай оролцогчид бол бүгдээр мэдж явах хэрэгтэй. За бирж бол санхүүгийн байгууллага. За нөгөө талаасаа бол бид нэр ирээдүйд энэ санхүүгийн байгууллагын оролцоо хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бол аж ахуйн хэлбэрт нь бас тодорхой хэмжээний оролцоотойгоор ингээд явах нь зөв юм байна гэсэн байр суурьтай ажиллаж байгаа. Тухайлбал хүнсний стратегийн гол түүхийн эд болох улаан буудайг дотоодын хэрэгцээнд зориулан биржээр арилжаалж нэгэнт хэвшээд байна. Харин биржээр арилжах бүтээгдэхүүний нэр төрөлд аль 2013 онд багтсан ч хяналтгүй экспортод гарч байсан тосны ургамлыг энэ жилээс 100% биржийн арилжаагаар дамжуулан экспортод гаргах бодлогыг барьж эхэллээ. Үүний тулд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газар, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ургамал газар тариалангийн газар, хөдөө аж ахуйн корпорац, хөдөө аж ахуйн бирж, мөн яамны салбарын хяналтын газар гэсэн үндсэн 5 байгууллага үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага зүй ёсоор гарлаа. Үр дүнд нь түүхийн эдийн экспортын арилжаа тогтмолжиж идэвхжих учиртай. Хуучин бол гайл ерөнхий газар дээр байсан ургамлын эрүүл мэндийн гэрчлэгээ буюу экспортын гэрчлэгээ болох ажлууд шилжиж ирсэн чиг үүргээ дагав. За энэ үүргийн өрөөнд бид нэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнд экспортлоход ургамлын эрүүл мэндийн гэрчлэгээ 20 цэрийн гэрчлэгээ болгож ажиллаж байгаа. За энэ экспортлох үйл явцтай холбоотой процесс маань биржийн үйл ажиллагаатай шууд холбогдоод явж байна. Ерөн сүүлийн 10 жилийн хугацаанд бол тосны ургамал буюу арабсын сэлгээ бол Монгол улсын хэмжээнд нэвтэрж орж ирээд ерөнхийдөө экспортын гол байр суурийг эзлээд явж байгаа. Тэр ч үүднээсээ бид нэр экспортоо хамгаалах, за цаашдаа нэр төрлүүдэд нэмэгдүүлэх гэсэн бодлогыг бас салбарын яамны зүгээс авч хэрэгжүүлж байна. За одоогийн байдлаар 10 гаруй төрлийн сорт бол батлагдаад явж байгаа. За дотоодын тосны үйлдвэрийн нөөц хэмжээгээр дотоодын үйлдвэрлэлийг хангах бас давхар бодлого хамт явж байна. За дээрээс нь экспорт бодлого нэгэд зэрэгцээж явж байгаа. Тос үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн зүгээс бол бас сүүлийн 6 жилийн хугацаанд бол 8 сортыг баталгаажуулсан. За хамгийн сүүлд бол Оросын холбооны улсын 2 сортыг баталгаажуулаад явж байгаа хар үрийн 2025 оны ургац дээр бас бэлтгэл ажлуудаа хангаж экспортоор гарах ажлуудыг бол зохион байгуулахаар ингээд биржтэйгээ хамтраад ажиллаж байгаа. Хөдөө аж ахуйн биржийн энэ хэсэгт бол одоо баталгаажсан
албан ёсны одоо үнэлэх сертификатаа авсан үр тарианууд байж гин тийм ээ. Аймагуудын хүнс үдэ аж ахуйн газар болон одоо хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны улсын мэргэжсэн байцаагч нар энэ ажлыг хийнэ тийм үү? Тийм. За тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань өөрөө эрүүл ахуйн шаардлага хангасан. Тэгээд чанар стандартыг хангасан байгааг хэн тодорхойлох вэ гэхээр салбарын яамны маань хараа салбарын хяналтын газраас улсын байцаагч нар дүгнэлт гаргаж өгдөг байгаа. Тэгэхээр ер нь бол аль ч төрлийн бүтээгдэхүүн дээр хүнсний буудаа, бүх төрлийн бүтээгдэхүүн дээр лабораторийн шинжилгээнд хамрагдсан байна. Лабораторийн шинжилгээний дүгнэлтэнд үндэслээд улсын байцаагчид маань өөрийн дүгнэлт байцаагчийн тодорхойлолтоо ингээ гаргаад өгчдөг. Сорт болгоноор нь үр болгоноор нь дээж авагдаад тэр болгонд нь улсын ахлах байцаагч болон байцаагч нар нь дүгнэлтүүдээ гаргаад ингээд өгсөн. Одоо яг энэ дүгнэлтийн дагуу батлагдсан үр сортыг болон хүнсний улаан буудаа, тосны урмал бүгднгийн хөдөө аж ахуйн биржээр ажиллах боломжтой болж байгаа гэсэн үг. Захиалагчд худалдаа авагчид маань болох дээр ямар үр сортыг биржээр дамжуулж авч байгаа юм бэ гэдгийг нь бол мэдхийн тулд одоо дүгнэлтээгээ үзээд танилцаад за ийм дүгнэлттэй, ийм чиглэлтэй, ийм хог холцтой ч юм уу те ийм болцтой одоо нөгөө бүхэл шаардлага эрүүл ахуйн шаардлагыг хангасан, чанар стандартыг хангасан будаа байна. Түүнийгээ өөртөө гараараа мэдрэхүй хэрэгтнэрээ мэдэрч үзэх боломжтой болж байгаа гэсэн үг. Ингээд шилжүүлээд тавьсан энэ дотроос үзээд за тэгвэл энэ сорт бол миний одоо тариалгаж байгаа газар нутгийн онцлог тохирсон нутгсан сорт байж боломжтой. Би энэ сортыг тариалснараа илүү ургац хурааж авах баталгаатай байна. Тэгээ биржийн арилжаанд оролцсноо гэдэг маань юу нь бол ямар бүтээгдэхүүн худалдаж авах гэж байгаа нь тодорхой болчихсон. Хаанаас худалдаж авах нь тодорхой. Ямар стандарттай, ямар чанартай, ямар эрүүл ахуйн шаардлага хангасан нутгсан сорттой баталгаажсан үрээр тариалагдсан гэдэг нь тодорхой учраас ер нь бол их боломжийн Хөдөө аж ахуйн биржийн алхам мэргэжилтэн оюун бэлэг бас бидэнд чухал мэдээллүүдийг өглөө. Манай биржийнхэн мэргэжсэн за энэ өөрийн хариуцсан асуудлуудыг үнэхээр одоо торохгүй ярьдаг ийм мэргэжилтнүүд байна. Бид нар 24 оны 10 сарын 15-наас эхлэж ерөнхийдөө одоо бол яг жилийн хугацаатай бид нар хүнсний болон үрийн улаан буудаг арилжааг зохион байгуулад явсан байна. За зарах талаас бол биднэрт бол 9,000 тонн үрийн буудаг арилжаалах хүсэлтийг өгсөн байгаа. За энэс бол бид нар 4,500 орчим тонныг арилжааг зохион байгуулж амжилттай хавар бол дуусгасан. За хүнсний улаан буудаа бол гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгж болон тэжээл үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүд бид нэр 67,000 тонны хүнсний буудаг арилжааг зохион байгуулсан байна. Ингээд 7 хоног болгоны 4-р өдөр тогтмол одоо арилжаа хийгдэж байгаа юм байна. За энэ удаад одоо тосны ургамал болон хүнсний улаан буудаа, үрийн буудааны тэр арилжааны үйл явцыг сонирхъя. Яаж хэрхэн одоо арилжаанд оролцдог юм байна? Ямар платформ дээр ажилладаг юм байна? Энэ нэргээд тариаланч анхан шатны үйлдвэрлэгчдэд ямар үр ашигтай гэдгийг одоо яг энэ биржийн үйл ажиллагаатай танилцах зарчмаар үзэгчдтэй бас ойлгуулж танилцуулах гэдэг байна. За биржийн арилжаанд оролцож байгаа эргэн аж ахуйн нэгжүүд ерөнхийдөө Cloud MCA гэдэг систем дээр нэвтэрж ороод бүртгүүлэх гэдэг зэс рүү ороод за бүртгүүлэх зэсэн дээр бол хувь хүн байгуулах гэсэн байна. За хувь хүн бол та өөрийн овог нэр регистрийн дугаараараа бүртгэлээ үүсгэнэ. Байгууллага бол байгууллага гэдэг зэс рүү дараад байгууллагын нэр болон утасны дугаар, регистрийн дугаараа бүртгэлээ үүсгэснээр хөдөө аж ахуйн биржээс та нартай холбогдож өшөө шаардлагатай мэдээллүүдийг авч арилжааны зарах захиалга болон авах захиалгыг авдаг байгаа. Сайн байна уу? Хөдөө аж ахуйн биржээс ярьж байна. Манай дуудлага худлаа 7 хоног болгоны 4-р өдөр 14 цагаас явагдаж байгаа. За дуудлага худалдаанд орох бол манай сайтд ихтэй бүртгүүлэх шаардлагатай. За өнөөдрийн 14 цагийн арилжаагаар бол хүнсний улаан буудаа супер элит сортын ерөнхийдөө үржүүлэхийн 1-р процент буюу элит сортын үрийг арилжаалахаар хөдөө аж ахуйн бирж захиалга нэрсэн байна. За одоо манай дуудлага худалдаа маань цахим хэлбэрээр явагдаж байна. Энэ үрийн маань тайлбар болон лабораторийн дүүн шинжилгээ, үр үржүүлэх тусгай зөвшөөрөл гэх мэт юмуд хавсрагдсан байдаг байгаа. За үүнээс харуул ерөнхийдөө будааны танилцуулга бас энэ дэр байрлаж байдаг. Дуудлага худалдаа маань 5 минутын хугацаатай үргэлжилдэг. За одоо дуудлага худалдаа эхлээд 3 минут 41 секунд ерөнхийдөө үргэлжилж байна. За эхний захиалга буюу онлайн 805 дугаартай оролцогч эхний үнийн саналыг илгээхцээ явж байна. Өнөөдрийн байдлаар бол манай дээр нэг үрийн будааны
захиалга ирсэн арилжаа нь одоо яг эд дундаа явагдаж байна. За дараагийн онлайн 835 дугаартай оролцогч дараагийн үнийн санал хэлсэн байна. Онлайн гэдгийн ардалт иргэн байж болно, аж ахуй байна гэж байж болно. Энэ хэд нь бол нууцтай явагддаг байгаа. Биржийн маань бас гол үнд зүйл бол энэ байгаа. Дуудлага худалдаа ерөнхийдөө дуусахад хамгийн өндөр үнийн санал хэлгээс аж ахуй нэгж нь ялагч болж тухайн үрийг эзэн болж гинэ гэсэн үг. Үр болон хүнсний улаан буудай. За энэ зөвхөн хүнсний улаан буудай арилжаа өнөөдөр явагдаж байна. Бид нар ер нь амьд мал болон махын арилжааг тогтмол зохион байгуулдаг байгаа. За одоо энэ жилийн өвлжилтийн нөхцөл байдалтай шалтгаалж амьд малын арилжааг бас бид нэр шатараатай аймагуудаар зохион байгуулах гэдэг ажлыг бэлдээд явж байна. За өнөөдрийн үрийн бодааны дуудлага худалдаан дээр онлайн 635 дугаартай оролцогч арилжаанд оролцож ялагч боллоо. Яг энэ зарчмаар зөвхөн үрийн зориулалтаар 4.5 мянган тонн улаан буудаан зарах арилжааг өнгөрөгч 2024 онд хийгээд байна. Энэ тоо давтамж цаашид хэд дахин өсөгч төлөв бий. Хөдөө аж ахуйн биржийн арилжаанаас худалдан авалт хийсэн тариаланчдын үр сорт энэ жил эх орны хөрсөнд хэрхэн ургасныг үзэхээр бид орон нутгийг зорилоо. За энэ талбайд ургасан байгаа Union гэсэн сортыг Сэлэнгэ аймгийн Самт сумын Сант Огро компани хөдөө аж ахуйн биржээс одоо худалдаа авч тариалсан тийм ээ. Тэгэхээр манайхан ер нь одоо нэг үеэ бодвол энэ биржийн үйл ажиллагаанд ер нь нэлээд идэвхтэй оролцоод эхэллээ шүү. Тэ. Одоо биржээр одоо сүүлийн үед одоо нэлээд өргөн одоо оролцож газар тариалангийнхан үйлчлэгээ авдаг болсон байгаа. Нэг хэсэгтээ бол одоо өөрсдийнхөө одоо болцоондоо тулгуурлаж эсвэл аль нэг өрөө аж ахуйгаар дамжуулж сангийн аж ахуйн үеэс бий болсон сортынхны бий болгосон тийм биржээр дамждаг гэсэн. Гэхдээ одоо сүүлийн үед биржийн үйл ажиллагаа бол их өргөжж тариалчд нэлээд хүрдэг болсон. За Union гэдэг одоо энэ сортыг бол нэлээд сонсч ирсэн. Нэлээд эрчимжүүлсэн одоо ийм үр гэж ярьдаг. Та энэ үрийн одоо давуу тал энэ үрийн талаар тодруулж өгөөч. Юнан сорт бол одоо сүүлийн үед газар тайланд орж ирж байгаа. Одоо бид нэг хэсэгтээ бол одоо нэг дархан сорт, тэгээ алтайскийн ингээд борецкийн сортууд их тариалж ирсэн. Одоо энэ сүүлийн үед одоо Юнан буран энэ гэдэг одоо 90 гэдэг нэлээд ургаслаг гант төсвөртэй одоо нэлээд ургасан өндөр өгдөг ийм сайн чанарын сортууд гарч ирж байна. Тэгээ энэ Юнан гэдэг бол хамгийн гол эрчимсэн сорт гэж явдаг. Та бидний хэллэгээр бол тэгээ энэ нэг эрчимжүүлэхийн тулд яадаг хөхтөр одоо бордоо юмнуудын одоо цаг тухайд нь сайн өгж явах хэрэгтэй. Тэгээ энэ жилийн ганта нөхцөлд бол бид нар тест үнэн сайн гэдгийг бол харуулж чадлаа үед бас их баяртай байгаамаа энэ сард. Одоо мөн ялгаагүй ирэх хавар бол одоо тариалалт явна шүү дээ, тийм ээ. Одоо тэр тариалалтын үрийг та бүхэн энэ биржээс энэ баталгаажсан үрийг одоо хизээ захиалдаг. Одоо захиалж болно. Хавар одоо зарлаад гараад ирдэг. Тэндээсээ өөрсдөө сонголтоо хийгээд захиалгаа өгөөд тэгээд одоо энэ нэг аваад ингээд тарих олцоотой болсон. Сүүлийн үед айгүй сонголтууд их сайн болсон. Хөдөө аж ахуйн салбарт баялаг бүтээгч хинч бай. Биржийн системд суралцах шаардлага зүй ёсоор гарч байгааг энэ зах зээлд оролцогчид санал нэгтээ өгүүлж байлаа. Биржийн арилжаанаас худалдан авсан үрийн чанар баталгаат байдалд эргэлзэх юм алгаа гэдгийг хөдөлмөрийн баатар буурал тариаланч Шарвын Мардаангой хэлж байсан юм. Өнгөрсөн хавар авсан үрээ бид тэр тариалаад тэгээд их боломжийн урагт авсан. Гаагаас нэг дундчаар нэг 17 центр орчим. Энэ жил айхтар ганцаа жил байсан. Тэгээ энэ ганцаа жил байсан гэхэд бол их боломжийн урагт авсан. Ингээд одоо өрөө 100% шинжилээд нэг 180 тонн өрийн будаа аваад хадгалсан эсрэг хадгалаа хийсэн байна. Нөгөө бид нар чинь өөрснөө дуудлага худалдаанд орж янз бүр болж ингээд одоо үзэж байгаа учраас одоохондоо бол төвөгч санагдчих. Гэхдээ энд бол суралцнаа. Суралцахаас өөр арга байхгүй. Энэ Канада, Манад, Америк энэ төргээд энэ өндөр хөлтэй орнуудад байдгийн байл. Тэгэхээр энэний нэг эхлэн юм аа гэж ингэж бодож байгаа. За манай компани хувьд бол нэг 1160 газар улаан буудаа тариалсан. За тэгээд энэ улаан буудаанаас бид бас нэг ийм их ганцаа жил ихэд энэ жил ер нь болцооны урагт авсан. 800 гаруй тонн буудаа гурлийн үйлдвэрөд тусаасан. Өөртөө нэг 180 тонн өрөө авсан. Ингээд одоо
бас ерөнхийдөө нэмэн гарын тоногод нэг орлуулалт наацаас хийсэн ийм одоо амжилт байлаа. Тэгээд энд бол одоо энэ их ганг давхад бол одоо энэ газар тариалангийн шинжилгээ ухааны ололт шинжилэлт энэ шин технологи нэг ноу хау гэдэг юмнууд нь их дэм тус боллоо. За одоо тухайлбал нэг бие биенээ сайн мэддэг хоёр тариаланч одоо нэгэндээ үр өгч авах болж л дээ тийм ээ. А гэхнээ одоо тэр хоёр хүн бол бие биендээ итгэжил байгаа. А гэтэл бол ямар нэгэн хэлбэрээр энэ технологитой шинжлэх ухаанч ажил учраас алдаа гарахыг үгүйсэхгүй үстэй тийм ээ. А гэтэл бол энэ биржийн үр будаа гэдэг бол хаанаа чанар хяналт баталгаа өндрүүлдэг юм байна да. Тэгж л ойлгож байна. Биржээр арилж байгаа ямар төрлийн будаа өрийн ч бай, хүнсний ч бай энэ будаа бол нөгөө улсын стандарт гэдэг юмыг 100% хангасан. Баталгаатай найдвартай нөгөө экспертиз лаборатори гэдэг юмар шинжлэгдсэн ийм зүйл байгаа учраас тэрнийг тарих барихад бол одоо эргэлзэх юм байхгүй. Тоёолт нь ургах эрдмэн, хурд нь ургалтын одоо зүйлүүд нь тээвэрлэлт нь бол одоо бүгд одоо баталгаатай хийгддэг учраас одоо эргэлзэх юм байхгүй. Өнөөгийн тариаланчдын хувьд газар тариалангийн бүртгэл мэдээллийн систем, экспортын нэг цонхны систем зэрэг захин платформуудыг ашиглаж хэвшээд байна. Газраа хэрхэн боловсруулахаас эхлээд ямар үр сорт тариалах, тарилтын явцад хийсэн бордоо, ургамал хамгаалал гээд агротехникийн бүх ажлуудаа энэ системд нэвтэрч бүртгэхийг тариаланчаас шаардж байгаа юм. Зүйн бүх эдэлбэр газрын ашиглалтын мэдээлэл улсын хэмжээний газар цэг говцэг эмэн системтэй уялдаж томоохон мэдээллийн сан лавлах болон мөшгөх тогтолцоог бий болгоно. Биржийн үндсэн шалгуур энд оршино. Тэгэхээр үр бол бас өрсөлдөөний журмаар бас нэлээдгүй явдаг. Тэгэхээр энэ дээр бол за биржээр оруулж, биржээр бүртгэлтэй за үржүүлгийн тусгай шууралтай аж ахуй нэгжүүд үржүүлсэн за энэ баталгаатай энэ үрийг биржээр тогтмол арилжаалаад ингэ явж байна. Баталгаажуулахын тулд бол энэ цахим платформыг ашиглаж байгаа. Ургамал түүний гаралтай бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгөх одоо журмын хүрээнд бол гарал үүслийн гэрчлэгээ болгодог. За хуучин бол гарал үүслийн гэрчлэгийг бол сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн дээр тариаланчд очоод цаасаар бичдэг байсан. За нэг бол цахим хэлбэрт одоо оруулсан. За энэ гарал үүслийн гэрчлэгийг үндэслээд урамшуул болгож байгаа. Төсвийн урамшууллын систем гэдэг байна. За мөн татврын бүртгэлийн систем гэдэг одоо баримтын систем гэдэг байгаа. За энэ системүүдийг бүгднийг одоо ингээд харилцан одоо уялдаатай эндээс одоо тодорхой мэдээллүүдийг нь аваад одоо урамшууллыг одоо цахимаар болгодог ийм болж байгаа. Тэгээд цаашдаа бол одоо ингээд одоо фьючерс арилжаа гэдэг урьдчилан энэ арилжаанууд хийх ийм бас боломжууд ингээд бүрдэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол харилцсан одоо гэрээт захиалгаа өгдөг. За биржээр дамжуулаад ирэх баталгаажуулдаг. Дараад нь захиалгаа өгсөний дагуу гэрээнийхээ үргийнхээ дагуу нийлүүлдэг ийм тогтолцоод бас ингээд бүр ихэд бол алхам алхмаар явж байна. Биржийн бас нэгэн чухал оролцогч худалдан авагч тал бол дотоодын гурил тэжээлийн үйлдвэрүүд. Өнгөрөгч 2024 онд бүтээгдэхүүн хийх зорилгоор 67 мянган тонн үр тариаг дуудлага худалдаагаар авсны нэг нь олон нийтэд нээлттэй хувьцаа эзэмшүүлсэн Төмөн шууд компани. 1 сая дахиад ийм аж ахуй нэгж. Тэгээ одоо үр тарианы чиглэлээр бас хөдөө аж ахуйн биржээс баталгаажсан үрийг бол одоо та бүхэн авч тариалалтаа хийдэг юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар хөдөө аж ахуйн бирж, хөдөө аж ахуйн одоо корпорацтай хамтарч ажилласан. Тэгээ магадгүй бид одоо Улаанбаатар худалдаж авсан хамгийн том харилцагч байгаа. Манай компани одоо өөрөө бас газар тариалангийн одоо бизнес эхэлж байгаа. За эндээ бол бид нар маш сайн чанарын үр бол худалдаж авах чиглэлээр бас эндээ хөдөө аж ахуйн корпорацтай ажиллаж байна. Дахиад бол өөрөө маш сайн чанарын хижээл идэх ёстой. Тийм учраас одоо энийг бол заашгүй хүнсний Улаанбаатарыг ингэж худалдаж авч арилжаанд орж авахгүй болохгүй. Бид нарт бол өрөл зуурахгүй учраас цавуулга бол онцгийн шаардлага байхгүй. Тэгэхээр цавуулгаараа одоо цавуулга багтай ийм Улаанбаатар бид нар бол ингээ олчлон худалдаж авахар ажилладаг. Биржээр ороод дуудлага худалдаанаас тэрийг авах
будаг авна гэхээр үн нь одоо их л өндөр юм шиг санагдаад байгаа надад. Зарим одоо тариалан рефлекснээр нэг 50 тонн, 100 тонн, 1000 тоннтой байгаад боддог шүү дээ. Тэгэхээр бид нар одоо ингээд 20,000 тонн Улаанбаатар авч байгаа учраас арай юм томоохон юм багцаар ингээ бөөнөр ингээ хөдөлж авах нь илүү ач холбогдолтой байгаа дээ. Бусад шувууны аж ахуй эрхлэгчдийнхаа тэжээлэг бас манай компани хангадаг. Тэгэхээр одоо дотоодын одоо шувууны аж ахуй эрхлэгчдийн одоо ерөнхийд нь бол дийлэнхийн тэжээлээр хангаж байгаа гэсэн үг. Тэгэхээр цаашдаа энэ тоо бол бас нэлээд өснө. Дахины одоо аж ахуй хамгийн том зардал бол мэдээж тэжээлийн зардал. Тэжээлийн зардлынхаа хамгийн том хэсэг нь бол Улаанбаатар. Тэгэхээр энэ том зардлаа одоо дуудлага худалдаагаар ороод нээлттэй сонгон шалгаруулалтаар ороод ингээд авч яах гэдэг бол манай компани бас үйл ажиллагаа бас нээлттэй болж байгаа гэсэн. Аливаа түүхийн идэд тариаланч малчин бүхий анхан шатны бэлтгэн нийлүүлэгчээс шууд дотоодын үйлдвэрлэл эсвэл экспортод гарах тогтолцоо ийн бүрдэж байна. Хөдөө аж ахуйн бирж 2013 оноос хойш 10 гаруй их найд төгрөгийн түүхийн ид бараа бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулж явцуу эрх ашиг бүхий цөнх гадны зуучлагчдаас ширхэг бүрэн үн цэнтэй эх орны түүхийн эдийн зах зээлийн хамгаалах үйлсэд зүтгэсээр байна. Энэ 2025 онд биржээр арилжаалагдсан 8 багц үхий 29 нэр төрлийн түүхийн эдийн нийт өртөг нэг их найд төгрөгт хүрэх тооцоололтой байна. Тосны ургамал бас одоо энэ жилээс биржийн арилжаанд орж байна уу? Тосны ургамал гэдэг бүтээгдэхүүн 25 оны 1 сарын 1-ээс эхлээд ингээд биржийн арилжаанд бол тогтмол ороод ингээд явж байгаа. За өмнө нь бол бас тодорхой хэмжээнд тосны ургамлыг бол биржээр арилжаалдаг ийм одоо байсан. За энэ жилээс ахгуулаад бид нэр бүх одоо экспортод гарч байгаа тосны ургамлыг биржээр арилжаалаад ингээд явж байгаа. За тухайн одоо салбарын оролцогчдын одоо эрх ашгийг хамгаалах үүднээс эрсдлийн хаах үүднээс энэ процесс үйл ажиллагаа явагдаж байгаа. За тэрийгэж манай энэ тариаланчид маань экспортын зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд маань ойлгосон. Хаврын одоо тариалтаас нахгуулаад чанар стандартын тодорхойлоод, сорт сорилын одоо нутагшлын одоо тодорхойлоод, за ингээд яамны одоо холбогдох хяналтын байгууллагууд, за бүртгэлийн одоо системүүд дээр бүртгүүлээд дотоодын хэрэгцээнд ямар хэмжээг нийлүүлэх юм, экспортод ямар хэмжээг нь одоо арилжаалж гаргах юм гэдэг ийм зүйлүүдийг бирж арилжаагаар тодорхойлоод ингээ явж байгаа. Дараагийнхны бүтээгдэхүүн. За ингээд биржээр арилжаалаад явъя гэхээр л одоо бас янз бүрийн асуудлууд тулгараад хойшлуулад ингээ явсаргаад 10 жилийн нүрэг үтсэн энэ бүтээгдэхүүн байж Улаанбаатар, Өрийн буудай. За ингээд өнгөрсөн намар бол тодорхой шийдвэрүүд гаргаад ингээд энэ Өрийн болон Таварын буудаг биржээр дамжуул улсын нөөцийг бүрдүүлнэ гэдэг энэ алхмыг хийж эхлүүлсэн. За энэ дээр бол тодорхой хэмжээний одоо асуудлууд тулгамдсан. За тухай бүрийн засал сайжруулад ингэж явсараад одоо бол Өрийн болон Таварын буудаа гэдэг энэ бүтээгдэхүүн бол биржийн арилжаанд хэдийнэ одоо хэвийн одоо арилжаалагддаг болсон, хүн болгон одоо арилжаанд ороход одоо мэдлэг мэдээлэлтэй ойлголттой болсон. Одоо давуу талуудыг ойлгодог болсон юм байж байгаа. Тэгэхээр энэ жил бол одоо ингээд тариаланчид маань өөрсдөө зарах захиалгаа хүртэл ингээд өгдөг ийм хэмжээнд хүрсэн. Ийм одоо бас дэвшилттэй онцлогтой бүтээгдэхүүнүүдийн зүйлүүд байна. Бид энэ нэвтрүүлэгтэн аливаа байгууллагын хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг үл тусгах зарчим барьж гагцхүү хөдөө аж ахуйн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эргэн аж ахуйн нэгжид зах зээлийн ямар боломжууд байгаа болон гарт багтсан шинэ платформуудын талаарх мэдээллүүдийг түлхүү хүргэхийг зорилоо. Эдийн засагдах төрийн оролцоо, бодлого зохицуулалт, биржээр хангагдаж гэмээн сая хөдөө аж ахуйн салбарын тогтолцоо бүрэн бүрдэх учиртай хэмээх үгээр нэвтрүүлгийн энэ дугаараа жаргаж байна.